Сайн байцгаана уу? Өнөөдрийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийнхээ амгаланг ирье. Намайг Гамбалтын их зул гэдэг 2015 онд анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийг эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар төгссөн. Одоо Сүхбаатарын аймгийн Баруун цумын Инглич төрх эрүүл мэндийн төвд нийгмийн эрүүл мэндийн ажилтан биостатистикчаар ажилладаг. За эрүүл мэндийн салбар бол одоо өргөц үйлчлүүлэгчтэй байгууллага байдаг. Энэний үүднээс л одоо эрүүл мэндийн салбарт нийгмийн ажлын үйлчилгээг нэвтрүүлэх асар том орон зай байгаа гэж би өөрөө хардаг байгаа. Эрүүл мэнд гэдэг бол одоо өвчин эмгэггүй байхаас гадна оюун санааны хувьд нийгмийн цай сайхан байдлыг одоо хадгалах одоо зохиц бүрдэл байж байдаг. Тэгвэл одоо энэ салбарт нийгмийн ажлын одоо үйлчилгээг болгоод хүн бүлэг олон нийтэд одоо хүргэх шаардлага байж байдаг. За эрүүл мэндийн сайдын 283 гэсэн тод тушаалаар өрхийн эрүүл мэндийн төвийн багц үйлчилгээг одоо тусламж үйлчилгээг баталсан байдаг. Эндээ олонгууд эрүүл мэндийн одоо тусламж үйлчилгээг одоо эмчлэг онцлог суулгах сэргээн засгаас гадна эрүүл мэндийг дэмжих одоо дэмжих гэдэг одоо бүлгийг оруулж гисэн байдаг. Эндээ болохоор одоо хүнд зөвлөгөө өгөх олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах эрүүл мэндийг одоо дэмжих одоо хамгаалах чиглэлээр одоо нөлөөллийн ажлыг зохион байгуулах гэсэн одоо энэ бүлгүүдэд одоо хуваагдж идэг байгаа. За тэгэхээр миний хувьд бол болохоор одоо эрүүл мэндийн боловсролыг иргэдэд олгодог мөн одоо энэ эрт илрүүлэх үзлэгийг зохион байгуулахад одоо удирдан чиглүүлж ажилладаг. За энэ явцад болонгод ямар бэрхшээл тулгардаг вэ гэхээр нэгдүгээр биднэрт одоо эрүүл мэндийн салбарт ажиллах эрхцийн одоо тэр ойлголт нь одоо муу байдаг гэх юм уу. Тэгээд мөн одоо ажлын орчны нөхцөл бололцоо бол одоо маш ингээд муу байгаад байдаг юм аа. За нэг байгаад байдаг. Жишээлх юм бол одоо бид манай өрхийн үйлгүүл 12240 хүн амд үйлчилдэг. Үүний 5 багтай үүний нэг баг нь олонгууд одоо хотын төвөөс 20-с 200 км хүртэл ариадуст одоо ингэж байж байгаа. Тэнгүүд энэ аслагдсан хүн амд одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг одоо хүртээмжтэй хүргэхэд асуудал бас ингэж тулгарч идэг. Тэгэхээр одоо яах вэ гэхээр эрүүл мэндийн салбарт бол олон мэргэжлийн өргөн салбар болохын хувьд бол олон мэргэжлийн багаар ажиллах хэрэгтэй гарч идэг. Энэний нэг нь бол эрүүл мэндийн одоо нийгмийн ажлын тусламж үйлчилгээ болж идэг. Нийгмийн ажилтан одоо байснараа одоо тэр 3546 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэхтэй үйлчилгээг төлөвлөх тэгээд эрт илрүүлгийг одоо зохион байгуулахад одоо холбоо мэдээлэл хэрэгслэр одоо харьцах одоо эмч сүлэгч нарын ажлыг бол бид нар хангалттай хэмжээгээр хөнгөлж өгөх боломжтой гэсэн үг. Тэгэхээр бас нэг эрүүл мэндийн салбарт байдаг зүйл нь юу вэ гэхээр манай өрхийн эрүүл мэндийн төв 12,000 үйлчлүүлэгчтэй хэрнээ 2,000 хүн эмч сүлэгч хоёр л ногддог байхгүй. Тэгэхээр тухайн эмч сүлэгч хоёр маань юунд одоо 2,000 хүнтэй бүгднтэй ингээд харилцаж ажиллана гэдэг бол өөрөө асуудлыг одоо үүсгэж эхэлж байдаг. Тэгэхээр энэ үйл ажиллагааг одоо хэрэгжүүлэхэд нийгмийн ажилтан одоо холбох одоо аслагдсан өргөт байх юм бол газар зүйн үед одоо манай Баруун цумын одоо үзэх юм бол одоо яг Баруун цумын харьяанд 3546 хүн байгаа боловч өөр аймгийн өөр сумын газар нутгуудаар хотролдог. Тийм учраас болонгууд одоо тусламж үйлчилгээг үзүүлэхэд өөрөө бэрхшээл гарч идэг. Энийгээ дагаад одоо хүүхдийн одоо эрүүл мэндийн асуудлууд одоо тулгарч эхэлдэг.
Жишээлх юм бол одоо 2023 онд манай Скватер аймагт зуудын гавшиг нөөрлөлөө шүү дээ, тийм. Энэ хугацаанд яасан бэ гэхээр одоо ээжүүдэд одоо төрсний дараах тусламж үйлчилгээнд асуудал тулгарч эхэлсэн. Жишээлбэл зас зуттай болоод ээжүүд маань ирж чадахгүй болсон, жирэмсийнхээ амлалтанд ирж чадахгүй болсон. Мөн одоо төрсний дараа ээжүүд маань хүүхдүүдээ одоо хангалттай хэмжээгээр одоо хооллож чадахгүй байгаад байна. Энэний ард яаж юм гэхээр нөгөө нийгмийн орчны асуудал чинь байсаар л байгаа. Жишээлх юм бол одоо тэр хөхөө хөхүүлж чадахгүй хүүхдийн одоо жин зохистой хэмжээнд нэмэгдээгүй байхад юу нөлөөлсөн бэ гэхээр тухайн ээж маань сэтгэл санааны хямралд өдөр тутмынхаа одоо ажлыг одоо зохицуулж чадахгүйгээр ингээд сэтгэл санааны хямралд одоо орсон байсан байгаа байхгүй. Яагаад гэвэл мал нь одоо зудны үеэр одоо цөөрөөд байдаг. Тэгээд мөн одоо мал нь ингээд одоо хөдөөг ар гэрт нь олонгууд одоо хүн хүч ингээд дутмаг зөвхөн аав ээжинд байдаг ч юм уу юм байгаа. Тэгээд нөгөө үрцэн цөөхөн мал ингээд төвдөр авчираад тухайн нэгтээ өөрөө ингээд тэжээх гих мэдчлэн энэ ажил гэр орчныхоо нөгөө ажил үүргийг одоо хүндрэлээс шалтгаалаад ээж маань хүүхдээ нөгөө 20-30 минут ингээд сууж хөхүүлэх байдал тэрэндээ санаа зовоод нөгөө хүүхдээ хөхүүлж чадахгүй одоо ингээд хүүхдээ жингийн алдагдaltaд оруулах юм шалтгаантай болж эхэлж байгаа. Тэгэхээр энэ болонгууд нийгмийн ажилтан бол одоо төрсний дараа одоо ээжийг одоо юу яах те дараах одоо хөхөөхүүлж чадахгүй байгаа ээжүүдийн бүлгийг ажилуулах. Гэхдээ энд нэг удаа зөвлөгөө өгөөд тухайн ээж маань татал суухгүй тухайн аавыг одоо авчирж ирээд одоо та ингээд гэр бүлдээ анхаарал хандуулаарай одоо эн чинь ингээд буруу гэж хэлээд ганцхан удаа хэлээд эн чинь одоо дадал суух боломж байхгүй шүү дээ. Тийм учраас одоо эрүүл мэндийн салбарт нийгмийн эрүүл мэнд одоо эрүүл мэндийн боловсролыг хүргэхэд цуврал ийм одоо үйлчилгээг төлөвлөх шаардлага бол хамгийн их байна. За мөн олонгууд дараагийн одоо нэг асуудал нь болохоор эмч эмнэлгийн мэрэгжил эрүүл мэндийн салбарт бол ихэнх сүлэгч хоёр л одоо хамгийн их үүргийг гүйцэтгэждэг. Тэгмүүд мөн одоо эрүүл мэндийн даатгалаас манай эрүүл мэндийн байгууллага маань гүйцэтгэлээр санхүүждэг те. Тэгтэл энэ санхүүжилт маань өөрөө одоо нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд гэхээсээ илүүтэйгээр өвчин төвтэй санхүүжилтүүд байж байгаа. Болохоор одоо биднэрт одоо энэ эрхнийхээ одоо эрх зүйн хуулинд юуг оруулж өгөх вэ гэхээр одоо нийгмийн ажилтны одоо зөвлөгөө өгөх одоо орчныг одоо оруулж өгөөч. Мөн эрүүл мэндийн тухай хууль, нийгмийн эрүүл мэндийн тухай хууль одоо салбарын нөлөөдтэй маань одоо уялдуулсан заалтуудыг оруулж өгөөд одоо үйл ажиллагааны стандартад нийгмийн эрүүл мэндийн салбарт нийгмийн ажилтны хүний нөөцийг одоо зааж өгөх чухал шаардлагатай байна гэж хэлхийг хүслээ. За анхаарал хандуулсанд баярлалаа. Нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв.